Тэгэхээр гой болзоо нэвтрүүлгийн ээлжит нэгэн зочныг үзэгчдэд танилцуулах гэж байна. Өнөөдөр бас сонирхолтой нэгэн болзоог хийнэ гэж итгэлтэй байна. Тэгэхээр хэнийг гой болзоонд өрсөн бэ? Би нэг над дээр өссөн хөөрхөн том хүү байгаа. Тэгээ хүүгээ энэ болзоонд өрсөн байгаа. Яагаад өрөх болсон? Ер нь тэгтээ ээж нь хүүгээ урьжсэн тохиолдлыг сайн мэдэхгүй байна л та. Би болохоор хүүгээ одоо удахгүй төрсөн өдөр нь болж байгаа. Тэгээ хүүдээ хөөрхөн дурсамж үлдээх мөн сюрприз хийж баярлуулах зорилготой хүүгээ өрсөн байгаа. За тэгэхээр хүн бол одоо цэрэг цагдаагийн байгууллагад ажилладаг гэсэн тийм ээ. Тэгээд студид ирчихсэн байгаа. Ээж Атар цэцэг хүүтэйгээ хэрхэн болцохыг хамтдаа харцгаая. За, албан өндөр ээж. Ажлын сайн. Сайн. За. Гоё юм бэ. Гоё юм бэ. Гоё нөө. Гоё. За. Намаас бэлээ. За. За, ажлаасаа шууд ирвэгүй юу? Ажлаас ирсэн. Уучаал. Тэстэ айгу үзэхтэй харагдаж байна. Баярлалаа. Хамаг байдгаар хөөрхөн болох гал. Хичээл дээ шүү дээ. Нийш дэвч юм. Тэг. Хүүгээ болзоонд өрж шít. Ваа. Ямар байна? Хүүгээ чаваа болзоонд өрөх өөрөө догтлоод бүр тэнтэр. Тийм. Хороо ертөнцийн дээр амар үзэсгэлэнтэй шүү дээ гэдэг бас амар хөөр харагдаж байна. Баярлалаа. Баярлж байна. Эний үуч гэсэн сайхан харагдаж байна. Ингээ харсан чи яасан сайхан тийм. Ир хүн бол ер нь цэргийн алба хаах ёстой л гэж үзэж байгаа хүүгээ. Тийм. Цэргийн албанд. Ямар ч хэсэн чи цэргийн албандаа яваад ир. Цэргийн албанд яваад ирэх юм бол одоо амьдралынхаа хамгийн том бас нэг чухал энийг бол даван туллаа л гэж бодоорой гэж хэлээл явуулж ирсэн шүү дээ тий. Манай чи явахгүй гэжсэн аа. Олон хүмүүс хараад хөөрөөд явах болцсон. Тий. Намайг аваарай гэжсэн хүн чи юу вэ? Би явмаар байна болцсон. Заавал тэнцүү зүг гэдэг. Асуулт асуух юм байна. Хоёулаа бие биенээсээ. Цаг хугацаагаар аялцгааг ээж хүү басан түүхээ хуваалцаач гинэ. За та их хэлэх юм уу? Миний үчин баг төрсөн цагаасаа да 2002 онд төрөөд хүн маань болохоор манай төрсөн ихчийн ганц хүү гэдэг. Тэгээд тухайн үед ганц хүн байсан. Тэгэл би чинь одоо энэ хантайгаа танилцаад хоёулаа залуухан хүүхэд мөхөд төрүүлээгүй байсан үед анх өсөх хоёрыг төрөөл. Ер нь тэр төрсөн цагаас нь эхлээл ер нь одоо анхаарал тавьж тэгэж ирсэн дээ. За насаар бодоход нэг 10 настай 3 4 дугаар ангийн хүүхэд би анх авчирч Улаанбаатар хотод сургуульд оруулж ирсэн өөр дээрээ. Тэгэл тэр цагаас хойш өдөг хүртэл ингээл хамтдаа өсвөл. Сургууль соёл сургуулаад ховт чуналаад ингээд наа бол нэр өдөө зэрэгтэй л болгосон. Юундээ баярлаж явдаг, хайрлаж явдаг. Би доороо одоо 4 охин дүүтэй. Тий. Айлын ганц эрэхтэй жоохон ирэх байж магадгүй бас. За энэ нэг гоё асуулт байна. Ээж чиг их чиг амьдралыг хамтдаа туусан цаг хугацаанд хамгийн нандин дурсамж юу байдаг вэ гэнэ. Зөндөө гоё дурсамжууд зөндөө гоё байдаг. Би өөр нь 4 охинтой ер нь хүүгүү гэсэн мэдрэмж өөр нь авч үзээгүй. Бараг хүүхд гарахаас өмнө бараг сэтгэл зүйн хувьд ээж болсон байсан. Анхны охины төрөөсөө би бүр хизээний бүр за хүүхдүүд бараг гэрийн өмд нь юм байдаг, тэр нь юм байдаг гэж бүгдийг мэддэг болсон байсан. Өөр зарим тохиолдолд айгүй хөөрхөн ангийнхан хүүхдэд таарсан чинь ээжтэй явж ин шууд таарч. Ямар охин дагалцсан ингээ айгүй. Тий, ер нь тэгж хаардаг л юм. Тэгтэй шүү дээ. Одоо бид хоёр ч ингээд дэлгүүр хошоон те яаж хоёулаа ингээд явж хахад ээж инкүү гэл тэгэхээр зэрэг хүмүүс юу ээж вэ гэж. Тэгэл энэ том өндөр залууч хажуудаа дагуул явах харсан зэрэг бас л цагаан төвшиг байдаг шүү дээ. Хүмүүс гайхажсэн тохиолдол байдаг. Би эсэргээрээ ичих биш. Харин ч бүр нөгөө ийм том хүүтэй гэдгээрээ бүр харин ч нэг тийм одоо юу гэж тайлбар гайхуулах гэх юм шиг ер нь нэг тийм юу талдаа өнгөрөө гэх юм хаашийн одоо хүүгээ дагууч одоо манай том охин чинь 3 дугаар курсын оюутан байдаг шүү дээ. Тэгэхээр чинь зэрэг охиноо ингээд том ер нь өдрийг ингэж дагуулж явах айгуу дуртай.
Тэгээд дагуулад гадар явахаар бөө ийм том хүүхдүүдтэй юм уу хэлхийг сонсох өөрөө айгуу дуртай гэх юм уу? Найз нөхдүүд ч гэсэн танаа ээж яагаад юм хөрх юм гээл. Цог яваал ингээл тэнгүүл. Үй найз охин чи юм биш үү? Би ч бас ээжтэйгээ гадар димэднийх айгуу дуртай шүү дээ. Тэгээ имэн одоо айгуух цагтаг байсан. Миний үг заавал сургууль сургаараа тийм тэр нэг дагууланд авчаа бүртгүүлээд өгөөч, тийм юмд явуулаад өгөөч, тийм дуулаач юмд хийгээд өгөөч гэдэг. Имэн айгуух тэгж айгуу тийм боловсруулахыг айгуу хүсдэг байсан. Тэгээ эмээгээс нь хойш ээж нь бол одоо бас сургач юмсан нэгдэж бас тийм шаардлага байна. Хоёрдож гэхээр бас эмээгийнх нь хүсэл те. Бас тийм байна. Сайн болгож төлөвшүүлээрээ гэл айгуу л их захидаг байсан. Би өөр нэг юм жоохон бах ер нь гадаад юм гэл нэг ээжтэй тэгж ярьдаг тийм охин байсан. Ээжтэй охин томорнооч гэдэг юм нэг тийм том амтай. Тэгээд ээж маань тэгэл итгэдэг байсан юм болоо өөрхий хаач явсан яач амьдсан хүүгээ байн хажууд авч явж байгаарэ. Одоо л ингээд сайхан там залуу болсон, гэр бүл зохиоцсон. Ингээд нөхөөрхөн бор хүү гаргацсан ингээд сууж байхдаа одоо энэ бүгдийг чи ингээд хараад байж байхдаа ээж нь бол баярлдаг. Тэгээ ялангуяа энэ хүн төвшний дараа бол зүгээр гайхамшигтай баярлдаг. Тэгээ одоо тэгээд энэс илүү сайн сайхныг чи үзхийн тулд одоо байж л ах хэрэгтэй л гэж ээж нөөштэй боддог шүү дээ тий. Төдийгээс өдийг хүртэл ингээд өөрийнхөө хөвгч ингээд өсгсөн, хайрлсан. Энэ орууд дээр одоо нэг өгч чадахгүй зүйл ингээд өгч чаддаг. Чадахгүй байсан ч гэсэн ингээд чадахыг амар хичээдэг та. Тэгээ ингээд хүний ус цасаал тий. Ингээл амар хичээдэг. Тэн чи амар баярлалгаа ер нь. Яна. Ээж нь гэсэн. Маш баярлалдаг. Оо чүрсэн дээр балаа. Зөндөө хайртай шүү л гэж хэлээд та танад. Өдөр ямар ч гэсэн ингээд энэ төвлөгт ороод энэ цаг мөчид их талархаж байна. Дандаа хүүгээ ингээд чи дандаа чадах ёстой ч юм уу те чи дандаа их ёстой. Гэдэг одоо шаардлага тавиал. Дараагийн асуулт. Би биедээ гомдож байсан уу би юу? Тийм бас сэтгэлээ удлуулахгүйгаарай гэнэ. Би ч тэгээ ер нь дандаа гомдоод үлэхтэй. Тэгэлээ гомдчихсэн байгаа хөө. Би чинь ер нь жоохон ширүүн талтай. Тэгээ тэгсэн тэгэл ер нь юу л шүү дээ. Тэр гомдоод ах юм байх. Тэр ингээд яг энэ цаг өмчөд цугаад ингээд ботсон чинь бас айгуу эргэтэй хөвдөөсөн одоо амьдрсан гэдэг бас 50 амьдрсан юм болов уу гэж би бодож байна. Одоо санаа их баг чилээдэг байсан юм болоо. За одоо яаж болч юм уу? За одоо дээч болов ч юм уу? Сквал тэгч болов гэж ер нь айгуу баг санаа зовж исэн юм байна. Гомдоожсэн гэж зөндөө боддгоо ер нь. Яагаад? Тэгээд нэг буруу зүрх юм хийгээл зөөшлөрөө ээж. Зөндөө их уучлаарай. Хүн өвцөн урт хугацааны эмчилгээ хийлсэн тэр цаг хизээнээс эхлэв хэрхэн яаж даван тулсан бэ гэж. 2023 оны 7 сар анх хавдар гэдэг өвчнөр онцлогдчихсэн. Тэгээд тэр жилдээ хаалгаанд ороод 9 удаагийн хим эмчилгээ хийлгээд тэгээ өнөөдөр хүртэл ингээд хяналтандаа ороод ингээд явж байгаа. Яа энийг ярих хэрэгтэй бас юм биш. Анх бол айгүй хүн тусаж тий. Яагаад би ч юм уу бодогддог байсан. Тэгээ жоохон мэдлээд өдөө дэмжлэгдээд явж ахын хугацаанд ингээд нэг туулах хэрэгтэй. Нэг даваа мал байсан болов гэж хүлээж авдаг болсон. Тэгээ сайхан хань 4 охин сайхан хүүгийн одоо уйнаар
ах トゥ амраг садан найз нөхөд хавдрын одоо үндэсний төвийн бүх эмч ажилчид гээд ингээд маш олон хүнийдийн тусаар өнөөдөр ингээд хүчнтэйгөө тэмцэх зоригтой гэх юм уу байдлыг бол дээрдээд ингээд явж байгаа юм байна. Яа. Стачаах юм. Энэ анх тэр мэдээг сонсчод амар цочрол орж исэн. Энэ үнэг алдчихвал яах вэ? Ингэчүүл яах вэ гэдээ амар нэг айж исэн гэх юм уу. Тэр амар их айж исэн. Энэ одоо одоо тэгээ сайхан болчихвол ингээд сууж байгаа юм сте. тэгээ ээж надад хэлжлээсэн л да. Юу гэж ингээд бүтэн үйл гэж хэлжсэн. Тамаа ингээ харахаар яандаа л гэдэг үйлээд ах юм те. Чи надгүйгээр яандаа гэл. Би ч өөр нэг олон эмэгтэйнд өссөн. Тийм штэ айгүй зөөл. Саулын тийм даа. Үйл чаддаг тий. Би уйлхаа бойл гэж айгүй хэлдэг тий. Чи эр хүн байж битээ үлжий гэх. Ер нь амар хэцүү байсан тэр мөч ер нь цаг хугацаа. Тэгээ миний ээж сэтгэл зүй амар өндөртэй. Ер нь тэгээ хавдрыг төгзүүлч өөр амар хэцүү. Хүний сэтгэл зүй амар чухал юм бэл. Гэт тий оронгуут нь л тэгдэг байсан гэсэн ээж. Гэт очихыг хүсдэг газар байна уу? Уулзахыг хүссэн хүн байна уу? Эндээс амар их асуудаг байсан гэсэн. Тэгээ би бас ботхоос тэр үед нэр үндэ хэцүү л байд юм байна да. Энэ үнийг алдвал би одоо яах вэ гэж амар их айдаг байсан гэх юм уу. Гэтэ одоо ингээд энийгээд ингээд сууж нэхэр амар баярлж байна. Тийм шүү дээ. Ээж нөр бас амар хаттай гэж боддог шүү дээ. Тэгэл хүн бүхэн ингээд хүүхдэд чинь заяад гişin гэж яриад тахаар тэр үед ингээд юу заяа маяа ч юм уу тийм ингээд одоо ингээд 2 жилийн нүүрэн дээр ингээд ботхаар зэрэг нэрэл хүүхдэд юм аа тийм бас заяа бүр ингэж байдаг юм шиг байна л ингээд сайхан сууж байгаадаа ямар ч байсан талархдаг шүү дээ. Тэгэл та хэдий чи харахаар зэрэг өвдөд итэдэж болдгоо. Тийм. Дүүн 6 настай хүүхэд байгаад идэв те. Хэдий том нь ингээд том залууч хүүхнүүд болцсон ч гэсэн. Өвдөхөөс өмнөх таны амьдрал өнөөдөр хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ? Энэ цагт хамгийн үнэт үлддэг нь хэн байдаг бол энэ. Өвдөхөөс өмнөх өвдсөний дараах өнөөдрийн амьдралыг ингээд бодоход бол надад илүү үн цэнтэй болсон гэж би боддог. Бүх зүйлс дээр альва нэг юм чухалчилж хүлээж авдаггүй ч юм уу гэх мэт байсан бол одоо бол надад юм бүхэн тийм чухал. Ер нь ингээд би яг юу бүтээсэн юм бэ гэж агиох боддгийм лээ. Яг юу хийвэ те юу бүтээсэн хүн бэ? Юу чигээгүй штэ чинь бас би их залуухан байж штэ гэж агиох бодож байсан. Би ийм залуухнараа би чи айгүй залуухан байж штэ. Надад одоо үзэж харах өчнөд юм байна ч юм уу те. Хүн яг тэгж бодогддөг юм байлээ. Тэгээд тэр утгаараа ч юм уу одоо л айгүй тийм ирэмэлзэл дөөрн ер нь юм хийчих юмсан нэг юм ч гэсэн бүтээчих юмсан хүүгээ балзаанд өрчаал те гой ингээ гараараа гой зураг зураац ч юм уу ингээд өх юмсан ч юм уу урд нь хадад хизэж одоо ажлаа хийгээл таадаг өсөж гин тэгж гин гэж явж исэн болохоос биш энэ хүүхдээ нэг зориулээд нэг тийм хийчих юмсан яг эндээ нэг яг түүнд зориулээд нэг тэгчих юмсан гэж ер нь бодож байгаа юм шүү. Тэгээ энэ сэтгэлээс одоо үүдээд би аавч төрсөн өдрөөр те. Одоо нэг ингээл бэлэг авч өгөөсөө одоо урд нь нэг бэлэг авч өгөөл те. Ингээд өнгөрчдөг байсан бол ингээд нэг минут цаг хасчихсан ингээ хамт байх юмсан. Эсвэл түүнд зориулж нэг юм хийж өгөх юмсан гэд нэг дуу хүртэл те. Хичээдээд нэг дуулж исэн те. Зүрхэндээ би хаяахан нэгэн зүйлийг шивэндээ
хуучин бол манай ээж тэгэл яг ажлын төлөө дурдсан юм шиг байдаг байсан. Би чинь одоо доороо охин дүүнэртэй тэгээд баг ер нь бол дүүндээ хараад гэртээ ээждэг. Орой үржирээ манай ээж ер нь хоол идэгдэггүй. Хийдэгчгүй. Тий хийдэгчгүй. Бүр идэхгүй ингээ байсараа бүр ээж бүр хоол хийж өгдөггүй. Тий. Манай ээж чинь ингээл гадар хоол чинь тэгэл өдөр бол ингээ үний уцсаад чи одоо төв яриад амаа гороо. Гадар хоолч тэгээ. Тий. Бүгдийг амжуулцгаа бүгдийг болно бүтээн гэж амар олон жил нэр явсан. Тий. Тэгээ одоо бол айгүй тайван тэгээ урдаа зоригтой тэр зорилгын төлөө зүгээр ингээ ааж явахнаар одоо бол нэг эрүүл олноос нэг зорилготой. Тий, эрүүл олъё. Хувь тавилангийн оноолтоо 4 охин дүүгийн ах болжээ. Энэ хувь тавилангаа юу гэж үздэг вэ? Хаач үнэ бардам бэлтэг би 4 охин дүүтэй гэл манай найзууч мэдж байгаа. Тий, амар баярлалтай. Тэгээ манай 4 охин дүүш надад айгүй хайртай. Ялангуяа холн. Би нөгөө холн дээгөө өөрөө өсгсөн багасаа. Тэгээ нөгөө цуг унтаал цуг ингээд надаас өрөөс халдгүй тийм хүмүүстэй айгүй хайртай. Нөгөө гурдаас хайртай. Тэгээ нэвтрүүлэг үзэж байгаад хайргүйгээ ойлгочихно. Одоо ингээ эргээ бодохоор арай жоохон томхон тэгэл дүүнрээ чирээл ер нь сүүлийн 2 дүүгөө бол ер нь манай 2 том 5 сартаа 4 сартаа ингээ ажилдаа орчдөг тий. Тийм тэгэл бүгдийн тус багтдаг гэж тэгэл маш их тус ер нь надад айгүй би ч өөрөө айлын баг байсан дүү гэж байхгүй надаа. Манай хүнд бас айлын баг дүү гэж байхгүй. Тийм. Тэгэл өсгөө ер нь амьдралдаа ирснээр бол надад бол маш том. Ар тал найдвар гэх юм уу толгоор байсан да. Манай аавсан тэгэл ажил тэгэл явчихсан өглөө гараад өөрөө ирнэ. Тэгээ заримдаа ингээ хөдөлсөн орон нутгийн хэлсэн мэт байсан бох тий. Жоохон бүх тэгэл орон нутгийн хэлсэн ингээ томилт момтор явчихна. Тэгээ дандаа ер нь ихэнх цагаас ер нь тэгэл дандаа дүүнэртэйгээ манай гэрээ ир хүнтэйгээ л ер нь өссөөр байгаа. Ир хүний манай гэрээ ир хүний ажлыг ер нь хар багасаа л хийж ирсэн доо. Би одоо энэ хүний чинь сонголтонд бас аяг хүчтэй нөлөө үзүүлж байгаа шүү дээ тий. Тэгээ яг энийгээ би бол чиглүүлэх ёстой гэж боддог. Наа үучин болохоор нэг тийм дуулах муулах их дуртай. Дуучин болно гэл тэгэл би өсвөр ангид ороод тий орсон хойно миний хүү одоо дуучин гэхээсээ илүү одоо ингээд мэрэгжилтэй юм ажил хийнэ гэл ингээд чиглүүлээл тий. Бараг тэгэл сургуулаа төгсөөл бараг цэрч яваад ажлын бэнд гарцсан айгүй хурдан. Би ч ер нь тэгэл аав штэ бараг үеийн юм шиг ярьцдаг. Ягаад гэвэл яг үе тэнгийнх байхгүй. Одоо чинь би 22-т ээж одоо 43 тийм. Тэгэхээр чи масаа хилээд одоо бүр явчихсан. Тэгэхээр чи айгүй үеийн амар илэн далангуу ярилцаад ингээд амар гоё байдаг. Эсвэл би нэг хөгшин хүний хүүхдээсэн бол тэгээ эсвэл ярьж чадахгүй ч юм имэх ч юм уу. Тийм бас байж магадгүй. Тэгээд юм залуу хүний хүүхд болохоор гэр нь айгүй тийм залуулга сэтгэлтэй хөдөө их явах туртай агаарт их гарах туртай тийм сайн шанд гээл ингээл энергийн төв тэгээд сэлэнг хөвсгөл гээл ер нь зуны амралтуудаар их ер нь хөдөө аялах туртай гэр бүлээрээ агаартланд гараад явах туртай тийм. Тэгээ баяр ёслуудыг бол алгасгүй тэмдэглэнэ, гоёш тэмдэглэнэ. Тэр нь жоох ач холбогдол өгдөг. Тий, ач холбогдол амар өгнө. Өнөөдөр тийм баяртай гэртээ ирээрээ, эртгийн ирээрээ тгий шүү, ингэ шүү. Тэр тал дээрээ нэг жоохон бөөгнөрчөөд байдаг юм уу? Би биенийхээ хамгийн сайн зан чанарыг татдагхан хилээч. За, миний ээжтэй хэлдэ. За ээж сонсъё. Хүнтэй айгүй тийм амар инээж харьцдаг. Хүнийг айгүй ингэж татдаг. Тийм. Манай ээж айгүй үзэсгэлэнтэй. Тэгээд хүнтэй айгүй яриад ингэж хөөрч чаддаг. Чадварлаг. Юу чадварлаг? Юу чадварлаг? Тэгээд чадварлаг шүү дээ. Юм чадна шүү дээ л гэж боддог. За баярлалаа. Юм чадна бүтээн гэл. Оохон. Өдөө одоо олон жил ингээл энэ амьдрал тэмцэж ирсэн. Бүтээсэрч ирсэн л. Тий. Хамгийн сайн зан чанар. Тэгээ дуулах дуртай бас ээж. Өсөг хоёрын зан чанар гэвэл айгүй тусч хүнд үгүй гэж хэлдэггүй. Тэрнээсээ болоод надад зэмлүүлдэг. Айгүй тусч
тус сайн чанартай. Эрэгтэй хүүхдгээд айгүй зөөлөн сайхан зам чанаруудтай. Ирээдүйн төлөвлөгөө хэтийн зорилго нь юу вэ? За чи одоо энэ дээр яриа. Би одоо хэтийн ирээдүйн төлөвлөгөө зорилго чи юу вэ? Ирээдүйн төлөвлөгөө хэтийн зорилго. Ирээдүйн төлөвлөгөө бол амар тийм баян цаатгална гэж одоо ер нь тийм юм хүсэхгүй байна. Ер нь бол зүгээр л амар халуун дулаан гэр бүлтэй элэг бүтэн л ажиргалтай ирүүлэг тий. Тэгэл байхад одоо надад бол хангалттай л ирээдүйн төлөвлөгөө юм бол. Яг нөгөө өвдснээс хойш нөгөө хүн ганцаараа өвддөг юм байл л дээ. Эргэн тойрных ингээд өөр өвдөдөө сэтгэхүй хүрт ингээд өвдсөн явж байдаг юм байна гэдгийг бол ээж нь цаа ойлгож байгаа. Тэгээд одооноос та нарт юу чухал байна гэхээр яг энэ мэтчлэн. Тэгээ надад мөнгө төгрөх хэрэггүй ч гэж ах шиг те энэ надад одоо юу хэрэгтэй гэхээр зэрэг аз жаргалтай гэдэг байгаа. Тэгэхээр хэлэх гээд байгаа санаа нь болохоор нэг гэл өвтөн эрүүлэн тийм хөл бодолтой болцсон юм байна шүү дээ одоо. Ээж битээ ирсэн тэгэл нэг 5 минут ингээл өөдөөс хараад юм ярина гэж. Багдаа жоохон зэмнүүдэл нэг 5-10 минут юм байл. Тэгдэлээс том болсноос хойш баг би ээжэд бол баригдана гэж яахгүй тий. Тийм тэгэл яг ингээд тулаад одоо өсвөр наснаас хойш ингээд тулж ингээд гоё ярьж. Өсвөр наснд хоёлоо сайн ярьдаг байсан шүү дээ тий. Ийшээ суучих гэж байгаа тий. Тэрнээс хойш ер нь бас ярилцааг удсан байна. Ярилцааг удсан байна тий. Олон жил. Сая ингээд суусан чинь нэлээд сандралтай мэдрэмж бол их сайхан санагдчихэв. Нэг тийм амар амгалан тайван бараг сэтгэл амарч байгаа юм шиг санагдчихэв. Ер нь уцаар нэг холбогдол тий. Тэгэл ингээд мөр тулж суух, ярих одоо юу бодож санаж явдгийг, юу мөрөөддгийг яг яамаар байна гэдэг ер нь бид ярилцааг их удсан байна. Ер нь ярилцгүй юм шиг санагдчихлаа. Өөдөөс хараад ингээ инээлээ, үйлээ сая юу ч болж. Харин тий. Гэтэ сайхан байна сэтгэл хангаагаа ч гоё болчихлоо. Ер нь эмээ болохгүй хүүхэд харахгүй шүү гэж аягүй ярьдаг байсан. Гэсэн чи үгүй юм байлээ. Өөртөө хийх юм байлээ. Тий, сая нөгөө 3 дахь охин маань урд хятадаас сурдаг. Тэгээд тэрийгэ өргөж өчгөөд нааш явахдаа нэг юм хөөрхөн тоглоомод хөөрхөн харагдаад тэгээд тэр хилээр чи нэг юм манет чиг юм барайл, дайраал манай том охин хөөж та дараа нь скул очиод нааш зөндөөл байгаа штэ гэдэг. Тэр тэндээс зориулж авч явах айгу гоё яваад байгаа байхгүй юу тий. Гэх мэтлээ ингээд бид нар чи эмээгийн ажлаа ер нь өөртөө идэм билээ штэ. Тий. Тэгэл ерөөс нүдэнд харагдаал тий. Тэгэл аваад ирээч гээл. Аваад ирэхээр эднэр чинь нөгөө нэг ажилтайгээд орхиовч. Тэгэл хүүхэд харах болно тий. Айгу хөөрхөө. Бас гоё л мэдрэмж байдаг юм байна. Би хүүхэд цэцэг авч үзээгүй байхгүй ч удаад. Харин би гайхаад цэцэг хэрэггүй цэцэг гэдэг утгаар нь ер нь миний цэцэг авч үзээгүй байх гэж удаад. Тэгээд яагаад болохгүй гэж тий. Тийм. Цэцэг бол авч үзчихэв. Бүр гайхаж. Би чинь амар нэг цэргийн нэвтрүүлэг гэж бодоод амар тийм цэрэг цагдаагийн юусаа ороод гэл цэргийн асуулт асуун байна. За ямар асуулт асуух юм бол тоо гэл амар дотоод төлөвлөсөн. За тийм асуулт асуух. За ингэж хариулна да гэл тэгсэн. Хөөх хөштэй бэлдээд. Тий, тэгсэн чинь шаал ондоо бүр ингээд хүн өөлүүлэхээр асуултаас. Намар чи сая ороод ирсэн чинь танихгүй байсан уу яасан. Хараа босоод ирэх юм байх гэж бодсон чинь босхгүй ингээд суугаад ирсэн би тэгээд айгүй шоконд ороод тэгээд хэсэг чимээгөө суусаа. Миний ээж ингээ ороод ирчин гэж хин төсөөлүүдээ гэл. Дийлэгт нэгэл миний хөгчин хүмүүс ингээл ийм сайхан ч хоёрын буянд өсчөөч ч юм уу те ийм сайхан чинь чамд байх ч эсвэл бид нар юу гэдэг чамаа өсгсөн ч гэдэг юм уу нэг тийм хөө ер нь нэг хүүгээ нэг ингэж баярлуулж те ингээд зорж ингэж баярлуулж үзээгүй бэлээ. Би нэг 2 цагт гараараа бичиж ирсэн. Тэгээд тэрийг хадгалаасаа гэж бодож байгаа. Нэг юм хиймээрч юм шиг санагдаа, зурмаарч юм шиг санагдаа, бичмээрч юм шиг санагдаа. Нэг нь болохоор зэрэг жаргалтай үедээ уншаарай гэсэн загтал байгаа. Жаргалтай үедээ нэг баяж ёсоо жаргал тохиолдсон үедээ би чамайг нэг захиа уншаарай гэсэн байгаа. Гонигсэн үедээ бас нэг загтал уншиж байгаарай гэд ингээд ээж ингээ 2 шиг
захидал бичсэн байгаа. Тий. Одоо намайг л оруулж байгаа үг гэсэн үг шүү дээ юм чинь тий. Тийм үү. Тэгээ гоё хадгалаасаа гэж ээж өмсөж байгаа. Харин тий нэг нандинаа хадгалнаа. Нандинаа хадгалнаа гэх. Сайхан аз жаргалтай ингээд амьдрахын тулд хамгийн гол чухал юм эрүүл байх нь. Магадгүй бидний эцэг их эмэг их хавдрын өвчтөр өвчсөн магадлал байх юм бол өөр хүүхэд биднэрт одоо удамших магадлал айгүй өндөр байдаг учраас тэрийг өөртөө айгүй сайн ойлгож мэдээж мэдлэг цуглуулж жилдээ нэг гүйж жаа шинжилгээ өгчдөг тийм ээ. Эрүүл мэндэ нэг анхаарчдаг, өөр хүүхдийнхаа эрүүл мэндэ нэгдээ нэг очиод харуулцдаг, үзүүлцдэг байх л ер нь их шаардлагатай. Тийм л мэдлэгийг ер нь бид нэр эзэмших хамгийн түрүүнд эзэмших ёстой юм байсан байлээ шүү. За ингээд ээжийнхаа балзаан дурсны хүлээж авч ирсэнхүүдэд баярлалаа. Мэдчихвэ. Ээж зөндөө их хайртай шүү тандаа. Хязгааргүй хайртай шүү. Ээж нь хайртай шүү. Тий. Ажилтны амжилт амьдрал наад жаргал хүсье.